Ер нь оюут монголчууд сэтгэх чадвартай бол бидэнд мөн ч том сургамж болсон доо. Гэтэл төр засаг маань энэ нэг харин улам цааш нь гүнзгэр өдгөр бодлого явуулаад байгаа юм шүү дээ. 1912 онд Монгол Улсын анх дахь ерөнхий сайд Сайн ноён хаан Намсран Төвшөөдгөн Баян төвний хайснаар англичуудад хандаж нэгэн мэдээ хөргүүлсэн байдаг. Хягт хүрээ чиглэн босож дэглэх шугамын зүүн талд байсан алтын томоохон ордыг бид нар Оросуудтай хамтран ашиглаж байгаа. Үүнээс дутхгүй томоохон ордууд баруун талд байна. Энэ ордуудыг бид нэр англичуудтай хамтран ашиглах хүсэлтэй байна гэсэн мэдээ хөргүүлсэн байдаг. За энэ нь юу гэсэн утгатай вэ гэхтэн зэрэг бидний дэлхийд хэрэгжилж байгаа үйлдвэрчсэн англи оронтой хамтран ажиллах хүсэлтэй байна буюу 3 дахь шиг бид хүсэж байна гэсэн юм бодлогыг илэрхийлдэг юм. За энэ анх дахь ерөнхий сайдын маань энэ эрэлхийлэл маань бүхэл бүтэн 100 жилийн дараа явсаар 100 жилийн дараа Монгол улсын 27 дахь ерөнхий сайд Санжаагийн Баяргаа яг энэ монголчуудын түүхэн энэ 3 дахь шиг мөрөөдлийг бодтой болгож Rio Tinto буюу Английн одоо энэ уулуурхан том магнат компанитай хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснараа Монгол улсын түүхэнд 3 дахь шиг бодтойгоор бий болгосон том гавьяа байна. Гэвч энэ том гавьяаг энэ 3 дахь шин тухай монголчуудын түүхэн одоо энэ мөрөөдлийг өнгөдүүлсэн нэг 3 ирэлт залуу байна. Баяр цогт, цоригт, Лөөмөдийн ганц хөр энэ 3 нэг нөгөөхөд бол ирэлт залуучууд ийм алдаа гаргасан байна. Чухам энэ алдаа санаатай юм уу санаанд өгөө юм гэвэл цаг хугацаа харуулна. Бид баяжих гэжсэн 2 жилийн өмнө яаж баяжих гэжсэн? Манай нутгийнхан би нутгийн гэдэг үгийг хашлан дотор хэлж байгаа. 3 залуу баяр цогт, ганц сүх, зоригт 3 ямар гэрээ хийсэн. Тэнд хөөх юм уу Ганбаатар ганцаараа дар Ганбаатарыг хинж тоохгүй байсараад олуулаа нийлээд Ганбаатарыг далаар нь тавьсан. Өнөөдөр оюу толгой ард түмэнд юу гэсэн юу ч өгөөг. Eerхүү хятадын бодлогоор монголчуудын 100 жилийн эрэл хайгуул 3 дахь шүршийн хүсэл мөрөөдөл ингээд үндсэндээ дуусч байгаамаа. Тэгээд би одоо өгүүлж байсан. Банка бид нар алдсан. Харилцаа холбооныхоо салбарыг алдсан. Төмөр замаа алдлаа. Бүр хамгийн аюултай зүйл бол газрыг гадаад иргэн эзэмшүүлэх үеийг ашиглуулна гэж байна. Өнөөдөр 3 дахь хөрш орнууд Монголоос хөрөнгө оруулахаас дайжаад явцсан энэ гарцаагүй нөхцөл байдалд аль улсын иргэн гэж Монголд газар эзэмших юм бэ? Мэдээж эртний хөрш хятадууд л гэж газар эзэмшнэ. Газар бол улсын үндэс. Одоо энэ бүгд маань ингээд дуслаа. За монголчууд үе үеийн туршид тусаа асуулгуулж амь насаараа хамгаалж ирсэн энэ газар нутаг дээр өнөөдөр 6 сар болсон хятад иргэн Монгол газар ашиглах эзэмшилтэй бол. Өргөн нарийн төмөр замын 2 царгийн асуудал дээр шүү дээ. Эрсдэлийн судалгааг хийх ёстой. Яагаад уул уурхай оюутлогын гэрээг би их ярьдаг вэ гэдгээ хэлээ. Яагаад вэ гэвэл яг энэ тал дээрх мэрэгжлийн хүмүүсийн дуу хоолойг улс төрчид нь авдаг. Оюутлогоо дээр би одоо гэрээ байгуулахаас өмнө бие даасан хөндлөнгийн эрдэмтэн шинжээчдийн дүгнэлт аваач. Тэр дүгнэлтийг тойрж улс төрчид ярих ёстой. Төмөр зам гэж стратеги байдаг байхгүй юу? Энийг ямар ч ус өөртөө дэрийг бодож байгаа. Манай энэ 76 шиг бодож төмөр замаар тоглож болохгүй шүү. Галаар тоглосонтой л. Энэ өөрөө стратеги. Энэ өөрөө артерийн судсан. Энэ өөрөө артерийн судсан. Та нар тэгж ойлго. Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслэл сайтууд, сонингуудын нийтлэн бодлогод өнөөдөр бид нар өөрсдөө оруулахаас өөр арга байхгүй. Өөрөөр хэлбэл бүгд адилхан. Гүйд хэднээс чи ядуу хаалтын гэрээж нэг юм хийгээл тэгэл амтны мөнгө авцсан амт чинь дуурахгүй. За одоо өнөө цагтвал яг хөөхөр сэхэтнүүд эрдэмтэд шахалтын бүлэг болж ажиллаж чадвал ард түмнээ өмгөөлж дуурах нэг боломжтой. Ард түмний төлөө. Гэхдээ төрийн албан хаагчид маань өөрөөсөө бас их асуудалтай. Бүгднгийн бол яг захиргааны аргаар бас баттуу барьдаг. Тэгэхээр хамгийн чөлөөтэй үгүй хэлэх боломжтой хүмүүс нь эрдэмтэд өөрсдөө. Тэгэхээр эрдэмтдийн дуу хоолойг нэгтгэж, уриалга гарч, өөрөөр хэлбэл нийгмийн одоо дунд хэсгийг голлон бүрдүүлдэг сэхэтнүүдийг бас босгож чадвал энэ эргээгээд нийгэд хүчтэй дуу хоолой болж чадна. Энэ монголчууд чинь тэнэг юм шиг царайлж байгаад айгүй эвгүй улсууд шүү. Тэ? Ёстой гал дээр шараад ичиж мэдэх байх шүү. Ингээд эх орны сүйтгээд ингээд дуусаад эхлэх юм бол Монгол залуучууд зүгээр ар суухгүй. Төвдүүд чи өөрсдөө зулын гол болгоод шатаадаг тийм усуд биш. Монголчууд эрдэнэс ярьдаг гэсэн дээр аваад өгнө гэдэг те. Тэгээ нэг өглөөс ирэхэд чинь
шоронд өлгөгдсөн л байж мэдгэл баг. Хятадын 3000 жилийн түүхэнд 24 төр солигдоод хийж чадаагүйг Гаваагийн Батхуу, Скватрийн Батвал, Сэндийн мөн хоригл, Фунсулмаагийн очирвот нарын бүхнийг зоосоор хэмжих зуршил тавилсан 11 нөхөд идэвхийлэн зүтгэж ердөө 6 жилийн дотор товчлон гүйцэлдүүлснээр хожимын өдөр дунд тэрэгэн улсын түүхийн ботод Ар Монгол их гэр бүлдэн эргэн нэгдсэн тухай шин бүлэг нэмэгдэх бодиттой эрсдлийг агуулж байгаагаар төрөвндөснэ гэх сэтгэлтэй монголчуудын хувьд гашуун зовлон нүрэлсэн эрх цагийн өнгө болон үлдлээ. Монголыг дөрэтүүлэх дайсан хараас биш дотроос гарсаар байдаг. Монголыг мөхөх дайсан монголчууд өөрсдөө юм шүү гэдэг түүхийн сургамжийг ахин сануулж алдагаан засах тэнгэрийн цаг ирлээ. Авид үр хүүхдүүдийн ирээдүйн хувьцааг харь дуусаж адлагдсан зовсоор байгаа хазар монголчуудын цусаар үйлсэн тавилын шиг болгохгүй тулд энэ төрийн эрх баригч шидийн гаргасан алдааг цаг алдалгүй засах түүхэн үүрэгтэй болж байна. Монгол төр үндэсний хувьцааг монголчууд та бидний сонголтол шийдвэрлэнэ. Монголчууд бид зөв сонголт хийсэн цагтаа хүн төрлөختний түүхэнд хоёрч эзэн түгрэн байгуулсан. 18-с 20 дугаар зуунд Шанши, Гуандун, Бээжингийн хятад худалдаачдын түүхийд бэлтгэлийн мужи байсан алдаага 20 дугаар зуунд Москвагийн түүхийдийг бэлтгэгч улс байсан гунигт түүхэ 21 дугаар зуунд Бээжингийн түүхийдийг бэлтгэгч үндэстэн болж давтах гамшиг агуулсан алдаатай тогтоолыг 29 дэх ерөнхийдөө Далдан хуйгийн засгийн газар гаргалаа. Монгол улс үндэсний хөгжлийг хэдэн зуун жилээр чөдөрлөж уусгаж мөхөх аюултай түүхийдийн царгийг дэмжсэн тогтоолын цаад уялдаа холбоос нуугдсан утга зорилгын монголчуудаа сануулж сэрэмжилүүлэх үүднээс эрдэмтэн судлаачдтайгаа хамтран энэ нэвтрүүлгийг бэлдлээ. Шинэ жилийн засгийн газрын алдааг цаг алдалгүй залруулж үйлдвэржилтийн царгийг тавьцгааж бүтээн байгуулагч үндэстний түүхээр 3 дахь эзэн түвэрний түүхийг бичлцэх боломж бидэнд бас байна. Үйлдвэрлэцгээе, бүтээцгээе монголчуудаа. Дэлхийн монголчууд бидэнд итгэж найдан хүлээсээр л байгаа. Тийм байна. Тэгээд босоо бичгшгэн монгол хүн болгон сэтгэлгээний босоо тэнглэхтэй байж улс орны үндэсний эрх шиг тусгаар тогтнодыг хамгаалах цаг бол болцсон юм байна л гэж би бодож байна.